Ардчилсан намаас сонгогдсон эрхэм сайд ижилгүй ховор зурагчин ноён зоригт Дорнот аймагт очиж нууцхан хоббигаа илчилжээ. Тэрээр хүн зодох нууцхан хоббитой хэдий ч бяр чадал нь хүрдэггүй ч юм уу, зүрх зорих нь бичигхэн ч юм уу, өөрөө хүн зодохж өрөөлөг төрхөрж яваа камерын бичлэгт өртжээ. Нууцлж явдаг хоббигоо цөөнгөр чухам үнээр илэрхийлснийг сонсвоос. Өнөөдөр Сүхбаатар аймгийн засаг дарга Батцуур жилдээ 2-3 хүнийгээр нам цохиод магадгүй байхгүй. Жилдээ 2-3 хүнийгээр нам цохиод магадгүй байхгүй. Жилдээ 2-3 хүнийгээр нам цохиод магадгүй байхгүй. За нэг иймэрхүү байдлаар бусдыг төрхөрж явах юм. Хамгийн нэтэн Дорнот аймгийн Ардчилсан намын дарга нь түүний хажуу зогсож буй Цэрэн Чимэг хэмээх турхан бүсгүй юм. Одоо тэгээд дийлдэггүй танхаа хэдэн гишүүдээ энэ бүсгүй өөрөө нам зохиж унгаах уу? Аль эсвэл гишүүний матаж уу Сүхбаатар аймгийн засаг даргыг урьж ирүүд нь нөгөө хэдийг нам зохиулах уу? Яг юу гээд байгааг нь яах гээд яалах гээд байгааг нь ойлгохгүй юм. Аль нь ч байлаа гэсэн энэ бол гэмт хэрэг, хүн зодохыг уриалж зодсыг нь эд бах болгон ярьж буй төрийн сайдыг ойлгоход өвгтэй юм. Ямар ч гэсэн Ардчилсан намынхан төрд гахаар л эрүүгийнхэн одордгоо гэж нямдарж гишүүн үе хэлээд байдаг. Тэр нь энэ болол та.